За тэгвэл өнөөдөр онцгой байдлын байгууллага гал төмөр унтраах болон аврах ажиллагааны тусгай зорилтын техник хэрэгслэр хүч нэмлээ. Ингэснээр онцгой байдлын салбарын гамшигтай тэмцэх үүрэг гүйцэтгэх чадвар нэмэгдэж, техник хэрэгсэл тусгай зорилтын хувцас хэрэгслийн хангалт улсын дунджаар 80% хүрч байгаажээ. За онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмж хувцас хэрэгслийн хангалтыг 2021 онтой харьцуулах юм бол техник тоног төхөөрөмжийн хангалт 31.5%-аас 44.5%, аврах ажиллагааны багц хэрэгслийн хангалт 44.8%-аас 63.6%, тусгай зориултын хувцас хэрэглийн хангалт 37.4%-аас 62.4%, гал унтраах зориултын багц хэрэгслийн хангалт 38.9%-аас 63.3%, холбоо зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн хангалт 20.2% байснаас 48.8% болж тус өссөн байна. За улсын төсвийн хөрөнгө оруулалтаар туулах чадвар сайтай шуурхай албаны 32 автомашин, сэргээн босгох үйл ажиллагаанд хэрэглэгдэх бага дунд аврын 12 нэгж техник, 13 ширхэг гал унтраах мотоциклийг онцгой байдлын байгууллагын салбар нэгжүүдэд өнөөдөр хүлээлгэн өглөө. За өнөөдөр одоо бид бүхэн бас ингээд танилцуулж орон нутаг, төв орон нутгийн онцгой байдлын байгууллага товарлахаар байгаа. Энэ дотор бол одоо шуурхай одоо аврах ажиллагааны зориулалттай роботууд, за гал унтраах тусгай зориултын робот, мөн нисгчгүүд улаан мэдрэгч одоо камеруудыг одоо ашиглаж байгаагаар онцлогтой байна. Цаашдаа ч гэсэн ийм сүүлийн үеийн дэвшилтэд технологи бүхий энэ одоо тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх ийм бодлогыг барьж ажиллаж байна. Зөвхөн Монгол улсын засгийн газар бүгд найрамдах Франц улсын засгийн газар хоорондын санхүүгийн хилцээрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориултын автомашин нийлүүлэх төслийн хүрээнд 42 м урттай автомеханик шатны 2, 32 м урттай автомеханик шатны 2 буюу нийт 4 автомашиныг онцгой байдлын байгууллагад хэрэглэн өгсөн байна. Ингээд аль болох цаг алдалгүй гэхдээ бүтээмж өндөртөө аврагч эрен хайгчдынхаа амнаас эрүүл мэндийг хамгаалах ажил их боломж түргэн шуурхай арга хэмжих нөхцөлийг бүрдүүлэх чиглэл рүү ингэж анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн жил бол бид нэг 25-аас 27 орчим тэм төгнөө санхүүжилтийг одоо улсын төсвөд тавьсан. За тэр хүрээнд одоо саяны ярьж байгаа энэ одоо хээрийн холбоо хэрэгслийн тоног төхөөрөмжүүд. За тэгээд энэ өндрийн одоо аврах хэрэгслүүд. За бүр цаашлах юм бол энэ өндөр гарацтай галт төсвөртэй хувцс хэрэгслүүдээр ой хээрээс нь эхлээд объектийн за бүр цаашлах юм бол онцгой одоо объектийн нөгөө шатхуун хадгалах савч гэдэг юм уу, шатхуун одоо газын дэлбэрэлт элдв янзын одоо өндөр гарацын галт төсвөртэй 1000-аас дээш гарац төсвөртэй юм хувцс хэрэгсэлгээд бүгдийг тасалтгүй хэрэгжүүлж байна. За цааш онцгой байдлын байгууллагын чадварыг нэмэгдүүлэх хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран Монгол улсад гамшигын зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх нь төслийг Азийн хөгжлийн банкны 33 сая $, санхүүжилтээр зөвхөн Монгол улсын гамшигыг сөрөн цэцэрлэг чадварх бэхжүүлэх $100 сая $, санхүүжилтээр тус хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.